Сайн уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр нэг сонирхолтой ярилцлага хийхээр студидтэй Бацааг үрсэн байна. Бацаа бол айдгаа авдартаа хийсэн хүн юм аа. Юу гэсэн үг вэ гэхээр Бацаа нэг хэцүү асуудалтай нүүр тулаад тэгээ тэр асуудлыг ардаа үлдээсэн. Одоо авьяастай. Яагаад авьяастай гэж хэлж байгааг та ярилцлагын дунд ойлгоно. Тэгээд дээрэс нь энэ хүн бидний одоо амьдрал дээр хизээж тохиолдож болох муу зүйлсийн нэг болвол хор тавдар гэж зүйлтэй нүүр тулаад тэгээд өөрийнхөө хүчээр болон өөрийг нь тойрон хүрээлж исэн сайн хүмүүсийн хүчээр энэ асуудлыг ардаа үлдээсэн. Өнөөдөр надтай мөн тантай ярилцгаар энд ирсэн байна. За сайн байна уу? Баярын мэнд. Баярлаа. Өнөөдөр 9 сарын 1 болж байна. Тийш нэрээ. Хичээлийн шинэ жил гэдэг чинь бас нөгөө хүүхэд байхасаа л нэг баярын өдөр байлаа шүү дээ. Асар их амралтын араас ордог. Тэгээд хүмүүс нөгөө бие биендээ баяр үргэлсээр байгаа тасцсан байлээ. Тэгээ би энэ баярыг чамтай хуваалцаж байгаадаа баяртай байна. Би чи одоо өнгөрсөн оны 9 сарын 13-нд өөрийгөө хор тавдартай гэдэг мэдсэнээс хойш яг жилийнхөө ирж байна одоо. Жилийн ой юу? Тий 9 сарын 1-ээр одоо ер нь жилийн ойгоороо ингээд энийгээ сууж байна да. Бом байгаад гэдэг. Супер. За олон нийтийн сүлжээнд сошиал медиа дээр идэвхтэй байдаг хүмүүс бол чамтай юу тохиолдсон тухай мэдэх бах те. Ерөнхийдөө бол нэг хэсэг явсан, давлгаалаад явсан. За тэгээд заач гэсэн бас өөрийнх нь хийжсэн ажлуудтай холбоотой учраас бас хүмүүст танигдсан хүмүүсийн нэгт яхаарахгүй тооцогдохоор тэгэхээр бас нэг хүмүүс чамтай юу тохиолдсныг зарим нэг нь бол мэдэх бах. Гэхдээ мэдгүй хүмүүстэй одоо мэдгүй хүмүүстэй хандаж хэлэхэд одоогоос жилийн өмнө яг ямар мэдээг хинээс ямар байдалтай сонслоо. За. Одоогоос жилийн өмнө нэг сайхан бороо шивэрсэн намуухан өдөр намуухан өдөр ээжтэйгээ эмнэлгийн үүдэн дээр. Тэгээд өөрийгөө болохоор би мэдрэлийн ядаргаа гэж бодоодсан. Тэгсэн чинь эхний үдсэн эмч олонготоо наадах чинь мэдрэлийн ядаргаа биш нэг ноот байна. Чи нэг цусаа үзүүлээд гэсэн. Тэгээд цус үдснийхаа дараа олонготоо шууд нэгдүгээр эмнэлгүүр яваа. Наа чи ноот тэгээд. Тэгээ нэгдүгээр эмнэлэг дээр очисон чинь намайг миний цусны шинжилгээг харснаа. Энэ нэг биш ээ гэж харснаа. Ерөөсөө чи биохимик өгч гэсэн баггүй. За. Тэгэхээр нь би маргааш ажилтаа гэсэн чи ямар сони юмэр тийм чамд ингээд маргаашгаа хойшлуулах хугацаа байгаа мó гэдэг өөдөөс. За. Тэгээд ээж битээр ингээд жоохон шокорсон. Тэгтэл ингээл нэг ерөөсөө муу болно гэж ерөөсөө бодоагүй баггүй. Имч бол өөрөө мэдчихсэн ирнэ чамд юу байна гэдгийг хэлэхгүй баталгаажуулах гэдэг шүү дээ. Баталгаажуулах гэж байгаа. За. Тэгээд 2 хоногийн дараа нэгдүгээр эмнэлэг дээр биохимийн шинжилгээ бариад очисон. Яг нөгөө намрын аймаг бороотой өдөр. За. Эмнэлгээс хэлсэн чинь чиний өмнөхийг харснаа. За энэ чинь чиний энэ цагаан эс чинь бол хэвийн хэмжээнээс бүр хит их байна. За. Энэ бол цусны хор тавдар гэсэн. Тэгээд цагаан эсийн цусны хор тавдартай гэдгээ бороо шивэрсэн ховтой өн хур борооноор гэсэн чинь хур борооноор өөрийгөө хор тавдартай гэдгээ мэдчихлаа. Яа. За энэ бол чам алгадаад авсан юм шиг л болсон баг тий. Ерөөсөө тэр мэдээг сонсохоор чи ерөөсөө яа гэм лээ. Тарих орж гараад тэр юу хэлээд байгааг ойлгох юм лээ. Гэхдээ ингээ ээж битэр ингээ хамцсаж байсан байхгүй. Яг тэр хариуг сонсоход. Тэгсэн чи ээж ингээл сонин болоод гардын. Тэгэл би чи ингээл эмч олонгод өөдөөс зөндөө юм яриад байгаа юм чи. За ингээд шимгшилжүүлэх шаардлагатай болж магадгүй шүү. Хятад руу яваад ингэрэ бла 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 гэл. Ерөөсөө толгойд дотор бла бла благ сонсогдоод байгаа юм чи. Юу гэж байгаа мэдэхгүй. Тэгэл ээж гарсны ар дээр аав зөрөөд ороод ирэхгүй. Тэгэхээр аавыг та сонс би гараа гэсэн чинь гарлаа гэд. Тэгэл үүдний эмнэлгийн коридороор гарсан чи ээж хан малцсан. Цөрхөртөл хэмэлсэн суужсэн. Тэгэл би тэр үйлхийн хараад би ямар азгүй юм бэ гэл дээшээ гараал адилхан гэл эмнэлгийн наланд одоо шалан дээр ээж хүү хоёр тэр чинь нөгөө 6 давхурт байдаг байхгүй. 6-7 давхурт хоёулаа үйлээ сууж ялаа. За жилийн өмнө шүү дээ тий. Жилийн өмнө. Тэгээд яг ерөөсөө л тэр мэдээ бол чамд амьдрал чинь энэ хүрээд өндөрлөхнө гэдэг л мэдээг чамд хэлсэн гэсэн үг үү? Яг тухайн үед чи яаж хүлээж авсан? Өөлж исэн гэхлээр мэдээж энэ бол за таагүй мэдээ гэдгийг бол тодорхой. Гэхдээ үхнэ амиа алдах нь. Гэтэ чамд хугацаа хэлсэн үү?
Үгүй. Ер нь маш яралтай шинжилгээ өгөөрэй л гэсэн. Өгөөрэй ер нь чөмөг солиулах магадaltaй шүү. Төрсэн ах эгч нь байгаа юу гэдэг маш олон асуултуудыг асууж ирсэн санагдаад байдгийн. Гэтэ надад болохоор ерөөсөө л амар зүгээр л гойлигтэй л санагдаад. Яа бүх хорвоо ертөнцийн бүх юм амар өөдгөртэй л санагдаад зүгээр тэр сонсож. За тэгээд яг хизээ энэ асуудлыг нөө англи дээр юм уу digest хийн гэдэг нөө боловсруулах одоо яг нөгөө мэдээлэл аваад сэтгэл хөдлөлд өртөчлөө. Гэхдээ тэрний дараа нэг тайвшраад окей. За энэ бол энэ асуудал бол надтай нүр тулцсан юм байна. Одоо би гэд бодох үеийг яг хизээ болсон байна. Тэгээд ээжигээ уйлахыг харж байгаа. Ард нь тэгэл нэг хандлаа уйлж аваад доошоо буугаал ээжигээ тэврэлгээл бүх юм зүгээр гэж нэг тайшгаар болчихвол за би өнөөдөр шууд ажилласаа гарах хэрэгтэй юм байна. Би тэр үед яг үнэтэй ажиллаж байсан. Ажилласаа гарах хэрэгтэй юм байна. Тэгээд би шууд эрүүл мэндийн рүүгээ юу хийж чадах байгаа үзэх хэрэгтэй гэж л бодсон. Тэгэл Юнител дээр очсон чи манай Вика гэдэг зураг авд мундаг зураг авдаг нэг найз маань байгаа. Тэр нь ерөнхийдөө бас нэг юм процесс ямар эвгүй болоод байгааг мэдчихсэн бохгүй юу? За. Тэгээ Викатай хэлсэн чи Вика бас тэр дурсан ч ерөөсөө гардаггүй. Нөгөө Вика юм борон дунд ингээл алхаад байхгүй би хор тавдартай гэлсэн чинь нөгөө Централ таврын урт талд хашлагны наан нь болохоор би бороогүй талд нь алхаа Вика болохоор борон дунд алхаад иддэг. Тэгээ би хойноос нь нөгөө тэр үед чинь нэг модонд орсон үг байсан шүү дээ. Өнөөдөр уйлмаар өдөр байна да. Бороонд уйлахаар хинч намайг нөгөө уйлж байгааг нь анзаарахгүй өдөр ингээд би тэгээ хойноос нь тоглоом хийгээд хэлдэг байхгүй. Вика өнөөдөр ч бороонд уйлж ямаар өдөр байна да. Хинч намайг уйлж байгааг анзаарахгүй гэсэн чи эргээд харсан чи бүр цвэргэртлээ уйлцсан. Чи юу гээд байгаа юм ингээ өөдөөсөө уйлжсэн. Тэгэл тэрийг харчаал Виката бас ингээл амар уйлсны хаар дээр би гүнзгий амьсгаа авчихсан. За окей. Намайг хайрладаг ямар олон хүн байна. Миний эргэн тойронд ээжигээ би өнөөдөр ингэж уйлахыг харлаа. Би ингээд мэдэг хэлсэн хүн болгон миний ирээдүйн төлөө ингээд уйлж байна. Окей. Миний амьдралд одоо гоё челленж гарч ирлээ. Амар гоё давах. Ямарс нэг төрлийн нөгөө би ч өөр кино найрлагч мэрэгчлээ болохоор нэг тодорхой дотор юм бодож байгаа юм чи. Ямар гоё бартаа гарч ирвэ. Энийг би хэрхэн давах вэ гэж л бодогдсон. Шууд тэгэл бодогдоод эхэлсэн гэл уйлах. Тэгээ тэр оройны чинь би бүх найзрыгаа дуудаад ерөнхийдөө би энэ мөнгөний асуудалд орно. Хэдлээ ханд бай гэхэл ингээд бүх найзрыгаа дуудчихад хэлсэн чинь манай найз хэлж байгаа байхгүй юу? Дараа нь. Чамааг энд хор тавтартай гэдэг мэдээгээ сонсцсон хүнд байгаа бүгд сэтгэлээ бэлдээд орж ирсэн чи өөдөөс нь инээдсэн сууж ирсэн гэж байгаа даа. Нашаа соосоо идлээ ингэ шүү. Чи ийм ажил даашаа маашаа гэж суучсан. Манай найз хэлжлээ. Угсаал нэг тийм давах челленж гэж би өөртөө бодсон. Надад тэр өдөр л байна. Ерөөсө ганц өдөр л би тэр өөрөө хор тавтартай гэж ер нь өглөөний хэдэн мэдээ сонсоод уйлж байгаа бол тэр нэг хүлээн чөрөөл тэр өдөр авлыг тавцсан. Тэгээд яаж хэрхэн давах уу сонирн байсан надад. За хоёлаа хэрхэн давсан тухайгаа ярихаасаа өмнө энэ асуудалтай нүүр тулахаас өмнө чиний амьдралын хэм маяг ямар байсан тухай бас одоо энийг сонсож байгаа үзэж байгаа хүмүүстээ зөвлөж хэлье. Учир нь юу гэхээр яг энэ мэдээлэл төр чинь тулгуурлаад магадгүй зарим нэг хүмүүс өөрийнхөө амьдралын хэм маягт дүн шинжилгээ хийгээд шаардлагатай болвол өөрчлөлт оруулах ёстой тэр мэдээг би чамаас сонсох байх гэж найдаж байгаа. Тэгэхээр энэ асуудалтай нүүр тулахаас өмнө чи хэрхэн амьдардаг байсан? Би өөрийгөө бол тийм ажил хийх донтой өнгөшлөн хэдрүүлж ажиллах хоббитай. Ер нь бол тийм болцсон мөлий. Одоо чинь надад маш олон яг хор тавдрын байж магадгүй шинж тэмдэг илэрсэн байхад тэрийг би зүгээр тоглоом болгоод явж исэн байгаа байхгүй юу. За надад болохоор үндсэн хит хитэн асуудал байгаа юм шиг надад санагдсан. Ер нь зүгээр ардна гэд бодоход. За би нэг толонгуудаа бүтэн сарын хугацаанд баг худлаа хэлгээд өдөрт 4-5 цаг юм уу зарим тохиолдолд унтахгүйгээр ажил хийж чадна. Тогтмол ажиллахдаа дандаа хэтрүүлж цагийн ажил хийдэг байсан гэсэн үг. Хоёрт толонгуудаа би тэр ажлын хажуугаар бас бизнес сэнэрт яваад байгаа шүү дээ би. Тэнгүүтээ ахад юу гэхээр 7 хоногийн би 5 өдөр цагаан хоол иддэг. Хоолны тал дээр. За, аль болох тийм ногоо төвтэй хоол идэнэ. Тэнгүүтээ бас нөгөө энэ нь болохоор би тэгтээ яг веган ч юм уу ямар нэг урсгалыг судлаагүй зүгээр л би ногоон дуртай болохоор ногоо төвтэй хоол иддэг байсан байхгүй. Огт махгүй байсан юм уу? 5 өдөр бол ер нь хөвчлэн махгүй. За. Махгүй гэсэн үг. Тэгээд амралтын өдөр болохоор гэртээ байгаа болохоор өөртөө мах иддэг. Гэхдээ ер нь бол ажлын өдрүүдэд дандаа гадуур хоолчин. Гэхдээ цагаан хоолны газруудаар хооллоо явчихна. За. Явцдаг. Ер нь гэртээ ч гэсэн өөртөө хоол хийхээр болох юм бол зүгээр юм бэлэн энэ ногоо могоо дунаас кейк зүгээр бодоод тойлж идэхээс биш. Нэг тэр болгон мах захтай яг өөртөө зориулж хоол хийх дээр муу байсан. За иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгээд тэр хоолдог байсан маань. Хоолдог. Ажлыг хэтрүүлж хийдгээс гадна за гэж байгаа. Нэг өдрийн одоо зүгээр амьдралаа жишээ болгоод ярихад те
Тэр амьдралын өдрөөр ч ингээд тогтмол ийм жишээг давтагддаг байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг өдрийнхөө өглөөнөөс эхлээд юу хийдэг байснаа хэдэн цаг хүртэл унд хүртэл нэг одоо жишээ болгоод тайлбарлах. Өглөө ерөнхийдөө тухайн үеэр ирж байгаа шүү дээ. Нэг өвдсөн байсан шинж тэмдэгт үе юу? Өвдөхөөс өмнөх үе. Одоо нөгөө чи энэ асуудалтай нүүр тулаад чамд имлэг за та бол ийм асуудалтай болчихжээ гэж хэлэхээс өмнөх үеийн чинь амьдралын одоо тогтмол түгээмэл байдаг гэсэн өдрүүдийн нэг цагийн хуваар юм уу? Тийм. Би өөрөөхөд орон чиндэртэй амьдч гэдэг юм уу? Өмнө боловсролч гэдэг юм уу? Дандаа ийм нэг юм контентын чиглэлийн ажиллаа. Бидний нэг урлагийн хүмүүсийн нэг сул тал гэх юм бол нөгөө урт хугацааны амралт байж байгаад гинт ажил хийхээр хизээ дуусгах гэдэг. Одоо кино групп эхэллээ бол сар хугацаа 2 сарын хугацаанд яг үлгээд өдөр шөнөгүй нойргоо болчдаг тий. Тэгэхээр яг тэр контент эхэлж байгаа хугацаанд гэхэд кино зураг авалт эхлэхэд өөрөө давхар маркетингийн ажлыг хариуцсан дээр нь кино бүтэж явах үйл явцад нь оролцох гэхэд чи ерөн зүгээр яг өглөө 8 цагт бослоо орой гэрлэгөө 12-1 үед орно. Тэгээд нэг хоол хийж идэл унтаал маргааш өглөө 8 цагта босдог. Яг л энэ систем рүү орцсон байсан байна. Тэгэхээр намайг болохоор энэ бас нэлийн жоохон ядруулсан баг гэж боддог. Тэглэх баг. Шөнийн нойр дутуу. Шөнийн нойр асар их ачаалтай. Тэгсэн мөртлөө өдрийн нойр байхгүй. Тэгсэн мөртлөө хоол тэжээлийн хувьд болонгуудаа зарим төвлөл төр ихэвчлэн гадуур хоол идманагдсан жоохон проблем бас байсан баг тий гэж боддог. Тухайн үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүн магадгүй витамин хэрэглэх юм уу тийм байгаагүй. Үгүй. Би ерөөсөө нөгөө хор татвар тусгаас өмнө ерөөсөө өвдөж үзээгүй хөвгт. Өвдөж үзээгүй ч юм халуурж малардаг байхад дандаа өөрөөгөө ингээд дарж суудаг. Тэгээ ерөнхийдөө аль болох тийм нэг жоохон монголчууд яг муухар тэнэг занаад байсан баха. Тэ ийм уухгүй зүгээр өөрөөр нь идгээ чинь ангаач гэж боддог байсан. Тэгээд хизээч тийм нэмэлт бүтээгдэхүүн сонирхдгоо зүгээр л ажил хийх хэвээр. Тэгээ ажиллаа хийн. Тэгээд идэх хэвээр гэдэг л зарчим дээр явагдсан л үлсүүл идэх хэвээр тий. Үлсүүл идэх хэвээр яг л тийм л зарчимтай. За тэгээд хажуугаар нь бас зүгээр дан ажиллаа хийгээгүй бусад одоо нөгөө янз бүрийн хоббидод зориулсан цаг гаргах гэх мэтчлэн зүйлс байсан мэт. Байсан. Гэхдээ надад нэг тийм цаг гараагүй. За. Тэгээд ерөн зүгээр ингээд сүүлийн амьдралаа хитэн сарыг бодоход зүгээр л ажил гараал үлдсэн өдөр нь би амралтын өдөр ерөөсөө орноо босч чаддаггүйсэн байхгүй. Ядраад идэг. Ерөөсөө өглөө би ингээл босго тийш араал бодож явахдаа өөрийгөө нэг юм хилдэг хөхтэй. За. Ар Монголын алдарт найруулагч хүн босоороо гэж хэлэхгүй бол босго. Тэгээд өөртөө нэг тавьсан 10 хэдэн сэрүүлэгтэй. Тэгээд ингээд яг ингээд намайг ингээд хойноос ингээд яг татж байгаа юм шиг. Зүгээр л миний чихэн дээр л хэлж байгаа үг чи ядраад унтал гэдэг. Нөгөө талаас болохоор би өөрөө ар Монголын алдарт хүн сэрээрээ босгоол чи ингээд ажил ингээд бүх хоцорлоо гэдэг. Би болохоор яг өвдсөн байхдаа энэ үтэлд орсон байлээ л дээ. Өмнө нь өвдсөн байхдаа. Гэтэ би ингээд бүтэн 3 сар ажиллахдаа надад хүнд өвддөг босч чадахгүй хэмрэл надад 1 минутын ч хоцорлолт байхгүй. Тэгэхээр бас бахархмаар ч юм шиг бүртлээ өөрийгөө тэнэг муухар гэж юм шиг байхгүй. Ядарснаа хүлэмжэрхгүй. Тэгэл босхын тулд ингээд өөрийгөө ингээд займжуулж хагаад хүүтэн шалан дээр ундаг. Тэг хүүтэн шалан дээр хөвтчихээр нойр арайс иргээд ингээд босч чаддаг. Тэрнээс бол яг ингээд орон дээр байхад бол ерөөс босч чадахгүй. Хүүт юм шиг хөлс сувчдаг. Дээр нь болонгуудаа миний ингээд чих ингээд амаа хангангууд ингээд бүр ингээд вибраторж байгаа юм шиг ингээд шуугдаг байсан. Тэгээ тэр мэрийг болонгуудаа би зүгээр ингээд амар хөвгчлөлтөө талаас нь хараад байсан. Хүмүүс ингээд утгагүй юм ярьж барингууд амаа хангачдаг. Тэнгүүд ингээд тэр нөгөө хүмүүст яриг сонсогдохгүй ингээд хаяа хүмүүс ингээд тэнийг мазар ихэ амаа хангаж зогсож яадаг. Тэр үед нь нөгөө чамд шуугтнаа сонсогдоод хүний ярьж байгаа сонсохгүй. Тэгсэн мөртлөө имлэгт үтсэхгүй. Очихгүй. Тэгээ энэ бүхэн нь шинж тэмдэг нь байсан ба штэ. Гэхдээ би болохоор энэ шуухтны дээр болохоор өмнөхөр мэдрэлийн ядарга байсан баг гэж бодод идэх юм. Шинж тэмдэггүй тэр хүтэн хөлс цуваад орон дээрээ босч чадахгүй байсан, ядрааддаг байсан болохоор шинж тэмдэг нэмлээ. Давхар олонгуудаа миний 90 зүгээр эмнэлэгт үзүүлэх шалтгаан болсон гэхээр миний бие дээр нэг юм оо яаршигч гэх юм уу? Нэг юм толноод тийм гараадсан баггүй. Тэр гарчсан. Тэгээд бэлхүүснээс доошоо ингээд хөх туяа ингээд хөхөрцөн ингээд. Юм ч хүрээ хүмрэлээ ингээд хөхөрцөн. Тэгээд тэр гарцсан байсан. Энэ үндсэн 3 шинж нэмлээ. Ер нь л нойр хойноос хүүтүүлс цуваад босч чадахгүй байвал танд ямар нэгэн проблем байгаа л гэсэн үг юм лээ. Ер нь бол хүн унтахтаа. За тэгээд өмнө нь яг ийм амьдралын маягтай нилээ хэсэг явж байгаад өөрийгөө бас өөрийнхөө хэмжээнд буруу онцлоод мэдрэлийн ядаргаанд орчиж ерөнхийдөө асар их ажиллаж ирсэнээ өөрөө логикийн хувьд ойлгож ирсэн учраас би ер нь ядаргаанд орсон байх магадaltaй юм байна гэж бодоо яваадсан байна шүү дээ. Гэтэл эсэргээрээ цусны хор тавдар гэчийг нь тусчихсан байдаг.
За тэгээд нөгөө эмч маань танд хэлэхдээ цусны хор тавдар бол генетикийн хувьд дамждаг нөгөө юу гэдэг үлээ тэр чинь. Удамшдаг тий. Удамшлын гаралтай байж болно. Үгүй бол олдмол байж болно гэдгсэн. Судлаад үзсэн танайханд удамшлын цусны хор тавдартай байх тохиолдол манай ерөн зүгээр хамаатан нууц дотор ч юм ойрцоход хор тавдраар нас орсон хүмүүс бол байгаа. Гэхдээ цусны хор тавдартай ганц ч юм байхгүй. Ерөн зүгээр цусны хор тавдартай хүн цусны хор тавдарч гэхгүй ерөн цусны өвчтэй хүн ээж аавын талд нь байхгүй. Тэгэхээр би нэг болохоор олдмол буюу яг өөрийнхөө ядаргаагаар ч юм уу туссан байх магадaltaй гэж өөрөө та өөрөө зохиосон гэсэн үг. Тийм зохиосон. Тийм. Зохиогч нь өөрөө. За супер. За би тэгээд одоо энэ ярилцлагын хамгийн гоё яг хөгжилтэй хэсэг рүү орох гэж байна. Заяатай би өмнө уулзаад Заяагийн түүхийг сонсож байхад миний хувьд энэ бол Заяад тохиолдсон зүйл магадгүй ингээ бичсэн текст байх юм бол уншихад тийм сайд юмэр өөдгөртэй харамсалтай юм шиг боловч Заяа энэ асуудалд хандсан хандлага нь тийм харамсалтай байгаагүй. Тэгээд Заяа яаж энийг даван туулсан өөрийнх нь энэ асуудлыг юу гэж харсан байгаа нь их сонирхолтой тань санагдах болно. Тэгээд одоо Заяатайгаа яг энэ хэсэг рүүгээ орё гэж бодлоо. Чи мэдээгээ сонссон өдрийнхөө орой л гэхэд дотны найз нөхчин чам дээр ирээд энэ учирсан байгаа зовлонгч хуваалцъя гэд ирэхэд үжээ чи шийтцэн, инээмсэглэлцэн. Яах ёстойгоо баг маш одоо нэг юу гэдэг лээ. Өөдрөгөөр тодоор харчихсан. Нөгөө фокуса хаашаага чиглүүлэхээ мэдсэн байсан байна. Тэгээд мэдгүй яг юу чамд энэ сэтгэлгээ одоо энэ хандлагыг төрүүлэхэд хүргэсэн гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ би чамайг бас сайн бодоод юу вэ гэдгийг нь олоосоо гэж хүсэж байна. Яг ямар нэг юм те. За магадгүй чихэн дээр чинь хэн нэгэн далтын дуу хоолой шивнээд чи зоох хэрэггүй. Чи одоо зүгээр инг гэдэг ч юм уу. Үгүй бол мэдгүй яаж тэр нөгөө нэг зовлонтой мөчөөс би одоо яг ингийгээд зориг шулуудаад өөдрөг хандаж чадсан юм бэ. Би энийг болонгот ингэж хэлэх баха. Зүүн совин. Ерөөсөө л би ч ирнэ амар хацтай байсан шүү дээ. Хацтай ч юм уу эсвэл өөрөө нөгөө юм тэнэг хүний тэнгэр юм чи надад ерөөсөө энд гуниглаад байх надад шаардлага байхгүйсэн байхгүй. Ерөөсөө надын нэг жоох нэг хатуу чанар ч гэх юм уу нэг юм чанар байдаг. Альва асуудал байвал тэгэл иргэн өөрөө л туулах хэвээр. Манай найз үртэл сая би дөнгөж саяхаа уулзсан чи тэр орой ирсэн байсан найз. Тэгээ сая жилийн дараа Монгол дээр уулзж байгаа гэсэн чи хэлсэн. Чи инээж харснаа зүгээрээ өгш. Манай хандив цуглуулад гэр бүлийнхэн чагаад энэ бүгдийнхээ ард нь гарчих. Битгий санаа цогсон гэсэн. Тэр чи хор тавдраа мэдсэн өдрийнхөө оройноо бүх юм сайхан болно гэдэгт итгэсэн байсан гэдэг нь өөрийнх нь зүрх сэтгэл нь итгэжээдсэн байгаа байхгүй. Супер. Гэхдээ тэр итгэл ерөөсөө л эцэст нь тэр итгэл чамааг өнөөдөр энд авчирсан байгаа байхгүй тий. Чи яг тэгж баталгаатай хэлж чадах уу? Гэхдээ энийгээ ухамсарлсан хизээ байг үл өөр болж байгаа. За. Эн чинь болохоор шууд өөрийн мэдлгүй бие организм дотоод хүн ч юм уу эсвэл сүнсэн ч гэдэг юм уу энэ зүйлийг энэ чиний хувьд асуудал биш гэдгийг ойлгуулах гэж ирсэн юм байхгүй. Гэхдээ энийг болонготой би одоо ингэ цусны хор тавдрыгаа давцсныхаа ар дээр эргээд харахаар би өөрийгөө бүр улам хүчтэй гэдгийг мэдрээд байгаа байхгүй. Өмнөх зүгээр магадгүй энэ гэхдээ арай өөр яриа болчих магадгүй. Гэхдээ миний амьдралд энд бол зүгээр л нэг сорилт байхгүй. Цусны хор тавдар чинь одоо хүн болгон айгаад үхлийн хүч юм биш. Энэ бол энийг зүгээр сорилт талаас нь харчих юм бол зүгээр л нэг дэлхийн ертөнцийн бид нар чи хүн гэдэг чи амар жижигхэн хэсэг, амар жижигхэн хэсгийн гэдэг зүйлийн жижигхэн зүйл нь л гэмтсэн. Гэдэг талаас нь хараад очих юм бол за ямар гоё. Ганц проблем байгаа юм байна. Чамд мөнгө байхгүй, чи мөнгөтэй л болж чадах юм бол энэ өвчтнийхээ даваа гарчих юм байна гэж бодож байсан. Тэрнээс өвдөлт бол угаасаа цаг зуурах гэдэг ойлголт надад байд юм лээ. Би тэгтээ энийг яагаад өвдөлт ерэн зүгээр өвдөлтийн тухай нэг юм ярихад би ерэн зүгээр энгийн хүмүүсээс илүү өвдөлт даадаг байж магадгүй байх. За гэж санагдсан. Яагаад тэгэхээр нухсын тариа мараач гэх юм уу эргэн тойрны хүмүүсийг бид нар адилхан ийм тариа ишгаад хүмүүс орилж явахд би орилддаг байхгүй. Тэгээ сая бас тусгаарлалтын үеэр нөгөө Монголд нөгөө хамарлуу ингээл шинжилгээ авахд хүмүүс гэж яхад надад ерөөсөө өвддөг байхгүй. Тэгээ тэрийг яасан гэсэн чи би чи 10 жил ерөөсөө 10 жил төгсөөл 10 жил ерөөсөө ганцаараа амьдэрсэн. Надад тийм хайр дурлалын тийм яг тогтвортой харилцаа байхгүйсэн болохоор би өвдөх болгонд үргэлж ганцаар байсан байхгүй. Тэгээд би хэдий халуурж исэн ч гэсэн ямар ажлынхаа ард гэрлүүгөө орж ирээд би өөртөө шүл хийхгүй бол
өөрийнхөө орыг засаад унтаад хажуу талд нь хөлрөгөөд энэ ор хүнжил хөлөрсөн хүнжлийг би сольж тавихгүй надад сольж өгөх хүн байгаагүй байхгүй. Тийм болохоор би өдөр өвдөлтөө юм нэг юм шүд суугаад хөмдөг хүн юм л. Хэдий өвдөжсэн ч гэсэн дуурахгүй хүнд хажуу талх хүнд яа би өвдөд энэ бүдэд надаас тийм гардгүй юм бэл. Аха. Тийм болохоор нэг бодлын амар. Нэг бодлын бас хажуу талын хүн тэрт байх ингээд шүдэ зугаал тэнийхтэй ингээд дууж гарахгүй ёо чгүй ингээд. Тэг бүр нэг тисгэ байхаараа уйлан би тэгээд бүр тисгэхгүй болохоор тэгээд тэрнээс бас яа маяа гэхгүй. Аа. Өвдөлт даах чадвар өндөртэй юм байна шүү дээ. Ер нь энэ нөгөө хүн бол өөрийгөө нөгөө сургацсан баг. Аха. Угаасаа ёо чамаг ёойч гэдэг угаасаа нөгөө ингээд бөөцөл хүн байхгүй чи тэгээд дугуул наана ингээд хөвтөл гэж бодогдоод байгаа юм. Чирийг хүлэн зөвшөөрсөн байгаа тийм шүү дээ. Анханасаа тий. Супер. За хоёлаа жилийн өмнөх тохиолдсон явдлыг аялал гэдээ нэрлэлчихэ л да. За тэгээ энэ аяллаа эхний өдөр найз нөхдөө яхаа их хэлсэн байна. За тэгээд чиний хувьд эмчилгээний зардал бол их хэмжээний мөнгө болно гэдгийг бол эмч анхан шатны мэдээллийнхаа хажуугаар хэлчихсэн байдаг тийм. Эмчлүүлгийг гэвэл энд биш урагшаа өмнөд турш руу яваа гэж санал болгосон байсан. За тэгээд цусны хор тавдар дотор 130 гаруй төрөл байдаг юм шиг байна. Миний сонсноор. Тэгэхээр тэр 130 гаруй төрлийн нэг нь байж таараа шүү дээ тийм. Тэгэхээр манад энийг эмчилдэггүй байж таарсан гэсэн үг үү? Тий. Одоо нэг Монголд ч болонгуудаа ер нь ахмарсны хүнд чөмөг шилжүүлэх ерэн зүгээр манайх одоо нөгөө чөмөг шилжүүлэх гэр хүмүүс бас нөгөө яс руу хагалгаа гэж бодоод байгаа байхгүй. Үгүй. Энэ болохоор бүр илүү нэг юм микротвшних ч юм уу одоо нөгөө хүний өөр донорын байгаа чөмөг буюу цагаан эс юг одоо үйлдвэрийг ялгаж аваад өөр цусан дээр суулгаад надаар цусаар шахаад байгаа байхгүй. Тэнгүүд тэр нь болохоор бодисын солилцоогоор надад иргэд идэг. Монголд болохоор тэр хийдэг ариу өрөөдөр би байдаг үгүй ерөөсөө мэдгүй. Би нөгөө хамгийн анх эмчилгээгээ одоо оншоо гэх юм уу цусны хор тавдар гэдгээ мэдээл хятадд очиж шинжилгээ өгсөн чинь муудсан байхгүй зүс. Тэгээд хэвтгэхээс өөр аргагүй Монгол руугаач буцаж чадахгүй бүх юм тодорхой биш. Болоо шууд хэвтцсэн. Тэр би яг Монголд яг яадгийг мэдэхгүй. Би Монголын талын эмнэлэг зүүн эмнэлэг зүүн талаараа юу ч судлах боломж олдоогүй байна шүү дээ. Хятад руу хизээ явсан. Би 9 сарын 13-нд мэдээд 9 сарын 20-нд би эмнэлэгт химийн тариагаа эхэлж байсан. Оо очицоо үжээ. Үжээ. Ааха. Тэгээд хятадын эмнэлэгт чамд эмчилгээ санал болгохдоо хугацаа хэлжсэн үү? За бид нар энэ өдрөөс эхлээд чамд иймэрхүү эмчилгээнүүд хийгдэнэ. Тэгээ энэ бол тэтгэжний хугацаа болох нэ. Чамаас ийм юм шаардна гэдэг. Үгүй. Ер нь бол хор тавдрын үед болонгуудаа би ингэ санагцсан. Одоо нэг тодорхой хэмжээний бааж тавих боломжгүй, хугацаа тавих боломжгүй. Яагаад тэгэхээр хор тавдар гэдэг өвчин маань жишээ нь би эхний би бол ерөөсөө гайхаад байгаа юм чи юу болох гээд байгаа нь би тэгдэхгүй. Чиний шинжилгээний хайр муу байна л гэдэг хаяа. Энэ 7 хоногийн чи химийн тарихаа гайгүй би чи аваад байна л гэх юм. Тэгээд тэр нь юу болгоо мэддэггүй. Одоо чинь хүн хүний бие организм наснаас шалтгаалаад харилцан адилгүй хүлээж аваад байгаа байхгүй. Яг тэгнэ. Зарим хүн тэг одоо цусны хор тавдарт чөмгөө солиулахын тулд заавал хор тавдрыг тэглэсэн байх шаардлагатай. Бүр огт бие хоргүй болгож хийж шинэ үйлдвэр суулгана. Гэхийн тулд хүн дээр хэдэн ч удаа химийн эмчилгээ явуулж магадгүй. Тэгэхээр над дээр болонгуудаа 4 явсан. 4-ийн ард болонгуудаа судлах чөмөг судлах эмчилгээ дээр ахиж бүр хүчтэй доозоор ахиж хиймдээд. Гэхдээ тэр химийн тон оруулалт хүмдлээ. Хиймдээд тэгээ чөмөг судлах эмчилгээ яваад дээр нь туяа эмчилгээ явж хийж солидог. Тэгээ тэр хүртэл надад ерөөсөө бүх юм ерөөсөө тодорхой биш. Яах гээд байгааг мэддэггүй. Тэгээ би бас тэгтээ хувь тавилан чих амар хацтай чөмөг солиулах надад донор 100% донор хэдтаас олцсон донорын сангаас. Гэхдээ тэрийг нэлийн хүлээсэн те. Яг шууд даруй олдоогүй байдаг үстэй. Олдоогүй. Ерэн зүгээр ээж болонгуудаа 50% таарах магадaltaй. Тэгсэн чинь манай ээж болонгуудаа хоёулаа одоо нөгөө нас нь хөгжтцсэн. Надад донор болох боломжгүй болж байгаа. Төрсөн ах ихч хоёр 80% таарах хэрэгтэй. Тэгсэн чинь манай ихчийнх надад таараагүй. Ерэн зүгээр эрэгтэй хүн дээр эмэгтэй хүн тохирдгүй юм лээ л дээ. Тэр хятадын талаас хийлэгдэг. Тэгээд нэг одоо донорын шинжилгээ өгч ойролцоогоор 30-аад мянган явна гэж явчихж байгаа шүү дээ. 12 3 сая төгрөг. Тэгээд би ээж ингээд үзүүлсэн чинь хамаатан цатангүй болол би чинь бүр гэдэг амар эвгүй болчих юм чи. Тэгэл ахаал ингээд гаднаас хүн донор авах гэсэн чинь надад за донорын сангаас хүн олдох магадaltaй. Гэхдээ энэ бол баг амар боломж багтай шүү гэсэн чинь магадaltaй. 100% донор олцсон.
Тэгдэг гайхаад тийм дээрээс юм байгаа хөө гэдэг. Тийм байна. Энэ хүүг амьдруулах хэрэгтэй гэд ерөөсөө ертөнцтэйг ажилласан биз дээ шам дээр. Тийм. За тэгээд тэр олдсон донор чинь ямар одоо яаж олдсныг эн чи судалж үзээгүй юу? Одоо гэхэд донорт ингээд тодорхой хэмжээний мөнгө гарч байгаа шүү дээ тийм. Аха. Донорынхон бийг хэн гэдэг нэрийг ч мэдэхгүй. За. Тэр донорын хүн маань олонгуудаа надад чөмгөө өгчөөд одоо ийм тэр хүнд нэг шаардлагатай эмчилгээний мөнгө өгөөд би тэр хүний царайг мэдгүй, нэрийг мэдгүй нь болохоор донорын тухай хууль юм лээ. Цаагаараа эмнэлэг өөрөө зохицуулдаг. Эмнэлэг тэр хүнд хэрэгтэй мөнгөний шилжүүлэхээс биш бид тэр болохоор уулзаачгүй хараачгүй. Тэгээ тэр хүн надаас нэг төгрөгч аваагүй. За. Тэгээ тэр донорын тухай хууль дээр болонгуудаа ерөөсөө л 500 явн дотор бэлэг хөгж болно. Тэгээд сэтгэлийн захиагаал би тэр хүнд өгсөн. Тэгээд би надад ямар хүнд би донор болсныг ч мэдэхгүй. Нэг хүн надад 100% донор орж ирэл надад донор өгчөөл явцсан. Тэг хятад хүн байгаа шүү дээ. Хятад ч юм уу, угар ч юм уу юу мэдэхгүй. Тэгээд яад юм бол тэр чөмгөө өөрөө донор болёо гэд өөрийнхөө одоо юугаар ирдэм болов уу? Эсвэл тэр зохицуултыг чам танилцуулсан уу? Ер нь бол миний ойлголтоор болохоор одоо яг л нэг цус өгдөгчгөл хүмүүс ч гэсэн ер нь бас нэг энэ өвчтөг мэддэг одоо ойртохын хүмүүс л ойлгож байгаа юм байна л тий. Би зүгээр донорт нь гэдэг нэг ийм бүл ийм тарах донор гэл донорын самт нэрээ бүртгүүлж тийм шиг байгаа. Тэгэл адилхан юу гарч ирвэл татаж авчдаг. Аха. За тэр чинь хугацааны хувьд хизээ байлаа. Мэдгүй. Тэгээд би нөгөө гол проблем чи би одоо нэг жинхэнэ нөгөө эд коронагийн эд үдчих гэдэг шүү дээ. Тэгээ нэг юмд нас олзуурхаад идэг аахгүй. Угаасаа дэлхийн нийтээр хоригдож яхад миний эмнэлэгтээс хоригдох хоёр адилхан зарим ч адилхан хөгжиж чадахгүй эдгээр баясаад байгаа. Нөгөө бурхан намайг турааж чадахгүй бол миний найзуудыг таргалуулаад гэдэг шиг те. Угаасаа би энд байгаа ш бүгдэр ингэн ингээд. Нэг одоо жоохон моохоо хэлгэж яхад тэг санагдаад ч тийм. Ааха. Хошноор хэлгээд те. Тэгээд тэр чин за чи 9 сарын эднээс хими эмчилгээнд орцсон. Донор олцсныг мэдэх хугацаа чи хизээвсэн. Юу ингэсэн баггүй 12 сарын сүүлээр баха донор олцсон гэж хэлээд тэгээд ямар гоё юм аа тэгсэн чинь тэгтээ нөгөө минийх хими имчилгээ 3 орцсон ч үлээ 2 орцсон байх та тэглэж чадахгүй ахаад 2 3 орж иж заавал чөмгөндөө орно тэр болохоор бид нар хугацаа хэрэгтэй гэсэн баггүй тэгээд 2 сар гараад уулын тэглэх гээд явж исэн чинь донор олдох байлцсан яасан гэсэн чинь корона гэдэг нөгөө хүн хаана байгааг нь мэддэхгүй эмнэлгүүд төр чинь нөгөө хүн авчрахнаас уучлаад миний ч гол проблем эхэлж байгаа. Корона эхлээд нөгөө донор манч чамд үгүй гэсэн юм өгч чадхаа болсон. Гэр хорионд чинь нөгөө чинь байгаа шүү дээ. Яг тийм. За тэгэнгүүт донор огт байхгүй болчлоо гэх. Тэгээд би чи ахаа сэтгэлээр унаа донорг болчлоо гэдэг. Ээж аав бүх юм таарахгүй ш донорг болчлоо. Тэгээ Монголоос донор хайх гээд хүн наашаа ирүүлэгвэл нөгөө онгоц юу хэл гайл байхгүй. Ингээд бүх юм фейлдчихлээ гэд. Яг тухайд бол би ямар азгүй юм бэ гэж бодсон баг тий. Азгүй юм гэж бас боддгоо маа би бодоогүй тий. Ямар ядаргаатай л гэж бодож байна. Хизээ учир нь болдох юм ба. Гэхдээ ерэн зүгээр уур өрөөд байгаа юм чинь болонготой нөгөө эмнэлгийн өрөөнд дотор гадагшаа ингээд гарч чадахгүй ч амар хэцээдэг байхгүй тэгээд ахаал хөвтгөндэй гэж дэгдээд нөгөө мөнгө л удагдаад байгаа юм чи эмнэлэгт орон дээр байх хоног тутамд л одоо өдрийн мөнгөд л чинь 350 мянган төгрөг зүгээр л ор хоногт яваад байхад шүү дээ. Ахаал төлөлөөгүй юм нүдэн дахиад 20 30 чинь сая тэр харагдаад байгаа юм чи. Яа. Тэгэхгүй болохоор нөгөө чөмөг шилжүүлэхгүй ингээд удаадах юм бол хугацаа нь ингэж явхаар нөгөө чөмөг нөгөө хор тавдар маань буцаж үрчин өгсөн. Тийм болохоор заавал нөгөө хими имчилгээ явж явах хэрэгтэй. Миний хавдарч болохоор цагаан эсийн хавд цочмог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юугээрээ онцлог гэхээр геометрийн прогресс шиг хавдрын хийсэн маш хурдтай өсдөг. Тэгэд хими имчилгээ явахгүй өдрүүдэд болохоор нөгөө нойлцсон байсан 0 одоо 1 ч юм уу 0 мянганы 1 ч гэдэг юм хавдар чинь зүгээр хоног алдах тусам амар хурдан гэл юм хийхгүй л болох юм бол дороосчдөг. Буцаад тэгэхэр чинь ахаал хими имчилгээ явахгүй болохоор донор маань олдохгүй хугацаа болгонд заавал хими имчилгээ явах шаардлагатай болчдөг. Тэгэл яг энэ бүх юм болж исэн чинь 3 сарын тэр 2 сарын сүүлээр нөгөө хятадын хөл хорой чинь жоохон сууларч эхлээл. Нэг өдөр шууд эмч танаа донор ч олохоор болсон чи 3 сарын тэдний 20 дахин чөмгөндөө орно. Одоо энэ одоо нэг юу гээл чөмөг суллах хэмжлэгээ гэлэхээр би бүр нийт аль хүрээд байгаа юм чи ёо.
Хор ертөнц ямар гоё юм өөмөө өдр гэж хэлсэн. Нөгөө юу яасан юм уу? Чи айл хотод байла? Хибэ мужийн Лангпау гэх юм уу? Би бас энэ хятадуудын нэг дуудлага нь аягүй хэцүү шүү дээ. За тийм баг. Угаасаа хүнд хэлэлтэй. Тэгэхээр чин нөгөө коронавирус гарсан голомтоос хэр хол юм? Би ч ингээ яг одоо манайхаар бол Улаанбаатарын амгалан гэсэн үг байхгүй. За. Тэгэхээр нөгөө том хотын даагуулад болохоор чин бас амар хорж байгаа. Гэхдээ манай байсан мужид коронавирус ерөөсөө энэ бүх цаг хугацаанд ганцхан удаа л ирсэн, нэг хүн дээр л ирсэн, өөр тохиол байхгүй. Азтай юм аа нэр. Яа. Гэхдээ болонготой амар штэ хөл хөрөө. Аха. Мэдээж тэгнэлтэй тийм байж ич алдаагүй байгаа байхгүй. Харин тий супер. Би бол хятадыг бол яг үнэндээ хэлэхэд үнэхээр голдоо хортол биш ирчээд ирсэн. Тэгсэн үү. Тэгээ тухайн үед одоо энэ бүх эмчилгээний хугацаанд нөгөө хилний асуудлыг яаж даван туулсан? Хятадаар бас хятад хэл арай сураагүй байсан байгаа шүү дээ. Надад өөрөөсөө би ганц амар ичтэй авдаг юм баггүй юу. Тэгээ тэрний үхээр би англи хэлтэй ч юм уу. Хятадтэй л ч байхгүй. Тэгээд энэ ухаа гэрлээгээд нэг амар мундаг одоо подкастыг сонсч байвал үнэхээр их баярлж байгаа шүү. Охин надад үргэлж энэ цаг хугацаанд хэлмэрч хийсэн. Ягаад тэгэхээр би ч бас азтай. Нэг талаар бас амар азтай. Миний өмнө Гампрув гэдэг яг цусны хор тавдартай бид хоёр адилхан онцтой залуу Хятадд чөмгөө солиулсан. Би яг 9 сарын 20-нд чөмгөө солиулах гээд очиход тэр чөмгөнийхэн хагаалгаанд орсон байсан. Баттуяа гэгч маань тэрний ээж буюу одоо ээж нь одоо бүх үед ээж бит хоёрт одоо суппорт үзүүлж яах ёстоор нөгөө зөвлөгөөнүүдийг өгдөг гэсэн. Яаж одоо цэвэрхэн байх уу, эмчилгээний үед яах уу, бие анхаарах ёстой. Тэгээд тэнд орчуулагч хийжсэн гэрлээгээд одоо хамаатныхаа охин ч гэсэн шууд өргөжлүүлээл миний хувь тавиланд ороод ирж байгаа юм чинь шууд хятадаар зэрлэж ятаар. Аха. Тэгээд бас нэр тэр чинь айгу чухал те. Тэнд үшээ хүн очсон яадаг гэдгийг нь мэдсэн байна гэдэг чинь нөгөө замыг чинь заагаад өглөө шүү дээ. За энэ бол газрын зурагч чинь. За ингээд. За тэгэл нөгөө баримтаа харуулаад ийм баачд гарах магадaltaй шүү гэлээ. Бүх юм чинь ингээд ойлголттой авчих юм чи тэгэл. Аха. За тэгээд энэ хугацаанд чамтай хамт ээж хамт байсан те. Ээж бид хоёр хоёулах наал хэрэн зүтгэлээ те. За ээж чинь чамтай хэрхэн одоо ажиллаж исэн яг чиний энэ өвчний хугацаанд ээж чинь гаргаж исэн характерын хувьд одоо чи яг тухайн үеийг дурсаад ярил. Ээж ерөөсөө л намайг загнаадсан байхгүй. Чи ирүүл. Чиний өвчин чи ерөөсөө нэг тийм амар хүм ягавд чи угаасаа л амар амархан өвчин туссан. Тэгэж үгээд эмч цусны хор тавдар нилээн хүн шаттай тэгээ дээр нэгчээд ах чи өөдөөсөө загнаад байгаа чи би тэгээд хаяас гомдсон шүү дээ хүн эмч тэгээд хүнд өвдчихэд ах чи өөдөөс чи ирүүл мэрүүлгээ загнаал харж тэгээд тэгэл эргээд бодонгот тэр зүйл нь л намааг ингээд хажуудаг гэл хүн ирүүлгээд хар чин тэгээд сүултээ өөрийгөө ирүүлч юм уу сүултээ ингээд бодоод байгаа юм чинь тэгэд туяа эмчилгээний үеэр ерөнхийдөө зүгээр л яг үнэхээр амтан болно. Тэр гинцэр дээр суудсан яг өөрийгөө бид нэг юм туяа эмчилгээний араас гарахаар зүгээр л нэг болсон өндөг шиг болол ингээл хөл ингээд салганаад ингээд тэр гинцэр дээр суугаад битүүлээл ингээд явж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс бол дотор муухаар ингээд би ингээд нэг хутга зоогоод байгаа юм шиг ингээд энэ дэр шивж өвддөг. Тэгээл бүр өвдөл тэсгээ байхаараа би нэг уйлдаг гэсэн шүү дээ. Уйлжсэн чи ээж цаатлын орон дээр буруу харцсан уйлж тий уйлж чинь ч гэдэг хөллөн төлнө гэх хөөх юм. Тэгэл би бодож байгаа чи миний ээж тий аргагүй үр хөхтөн тий. Энэ зорж байгааг хараад ямар хэцүү гэсэн чи өө дуу сонссон ч хэрэгцсэн арай хөлөөс авалцсан. Бараг бүжгэлцэн суужсан. Тэгээ би тэрийг харж байгаа дуудаж байгаа. Энэ ээж угаасаа ингээд тий ийм имийг зүгээр ингээд амар гоёор ингээд байхад би ингээд хүн өвдөлт төр тэнэгтэж ямарч уйлж мүлээд өстө ичиг гэд. Тэгэл ер нь ээжийн тийм нөлөө байсан баха намайг ерөөсөл ирүүл гоё юм шиг харьцдаг, загнадаг. Би бүр хаяа уруу гэдэг байгаа ч хүнд өвчээд байгаа чи загнаж өгнөд жоох эрхлүүлэлтэй гэж мэгээд. Тий нэг сөрсөн базаа хийж нэг нулимс үзүүлэхгүй бол ер нь дарж авахгүй шинжтэй. Жохон загинж магнах. Одоо тэгээ дараа нь ярьсан чи ээж өөрөө тэгжлээ л даас. Ээж нь буруу хараад тэгээд тий дуу сонсоогүй ч гэсэн сонссон юм шиг ингэ чамаа гэж жүжиглээд ингэх га ээж нь мэдлгүй байх гэсэн үг нь намайг за энэ угсаал анханасаа комбинац байсан юм ээж юм стратеги л байсан юм их хүний намайг ямар ч нээл заалт өгөөгүй.
Тэгээ бүр сүултээ би нэр ихний хим хоёр хим юм аа би одоо амархан ч өвчин тусцсан юм уу гэж бодоод шүү дээ. Харин итгэгдэл чинь чамтай тийм хандлагаар ажилласан байгаа хөөхгүй те ээж чинь. Супер. Ээж чи хин нэгэн тэгээ зөвсөн юм болов эсвэл ээж чинь ийм бүр супер ямар мэрэгчлээ юм бэ? Манай ээж чинь Орос сургууль төгсөж байгаа тэгэхдээ төсөөгүй ирсэн яг байхгүй. Тэгэл насаараа худалдаж хийж байгаа. Манай ээж чинь ер нь бол галзуу. Манай ээж бол намайг ерөн зүгээр чөмгөний үеэр над чиг тэгж доошоо гүйлгээгүй юм байдаг ч юм уу гэж юм. Манай чинь зүгээр бүр ясны цэвэрч юм байхгүй. За. Тэгээд одоо тэр энэ хугацаанд би эмнэлгийн нэг ойролцоогоор 5 6 өрөө дамжиж байгаа ш. Бүх өрөөний сангийн асуудал обой хуурсан обоогоос эхлээд бүх юмыг наахаас эхлээд бүх үргэлж хөдөлгөөнтэй манай чинь. Тэр нөгөө юм өмиг бүр ийм хитрүүлж угаах энэ тэр хоббитэй хүний тэр нөгөө заар шин намааг нөгөө хими имчилгээний үе ирж гисэн одоо шингээ алдуулах цэцэг алдуулахгүй байх энэ тэр бүх юмыг яг өөрийнх нь нөгөө амьдралын хэм маяг надад өгч байгаа байхгүй. Манай чинь тэгээд аяг маяг угаах гэж би намайг би хүүхэд байхдаа би ямар азгүй юмхтэй надад сухалаа гэж бодгосон ээж одоо аяг угаахаас өмнө ачдаг алчуур угаасны дараа алчуур малчуур гэдэгт бүр амар олонтэй юм чинь. Яг тэр нөгөө нэг чамд тавигдсан шаардлагууд төр бүрэн нийцсэн бүр 100% зөгцсөн байсан юм шүү дээ тий. Би бүр ингэж бодоодсон аахгүй нөгөө өөрийгөө хэтрүүлж ажилдаг гэдэг штэ. Энэ бол ээжтэй холбоотой. Яагаад гэхээр би бол өөрийгөө хорвогийн хамгийн залах хүн гэж боддог. Яагаад гэвэл би ээжээ хажууд супер залах байхгүй. Гэхдээ би энгийн ажилд опс дээр ажил хийгээд ингээд харахаар би тэдрээ супер ажилтай байдаг байхгүй. Гэхдээ ээжээ хажууд очихоор би супер залах болчдөг байхгүй. Тэгээд нөгөө ийм амар хөдөлмөрч хүний хажууд өссөн болохоор би ч нөгөө хүссэн үсээгүүл ажиллах ёстой л гэж бодоод байгаа болохоос манай заавал ажил хийж хийдэг үлдгүүл дээ. Тэгтэл нөгөө ийм зүгээр сууж чаддаг байхгүй. Ингээл нүд амн гэлцаад ингээд дэшээ хараацсан. Тоос хаана вэ гэж хараад байгаа байхгүй. Тэгэл эмнэлгийн зөвөрлөх вэ? Эмнэлгийн өрөө тэгэл хими имчилгээний үеэр тэр би ээжийг тэгэл шал мал зүйлийг хин хараад ээж тэгсэн ээж зүгээр сууж чадахгүй. Ингээл ачаал сууж. Тэр амар ийм муухай шалыг та нэг зураг байгаа олж хараа. Энэ төмөр эхлээд эхний өдөр харсан чи юм порлоноор зүлгцэн сууж идэв. Энэ порлоноор арай угааж болохгүй байна гэж. Маргааш өдөр нь гарсан төмөр зүлгүүр авчирдаг. Тэгэл за энэ бол яг зайгийн ээж зориулсан алга ташлалт явах хэвээр үе байна. За зайгийн ээж баяр үргээ. Таны ер нь энэ оролцоо таны одоо энэ гаргасан хандлага чинь ер нь за яг өнөөдөр бид нартай хамт ингээд инээгээд энэ өнгөрсөн хугацаанд юу болсон тухайга дурсаад ярих гол одоо шалтгаануудын нэг нь байсан гэж би хувьдаа дүгнэлээ. Тэгээ заяа маань ч гэсэн надтай санал нэг байх. Энийг сонсож байгаа хүмүүс ч гэсэн тэгж бодож байгаа. Тэгээ бид чинь бол цусны хорт тавдар ер нь хорт тавдар тусчлаа гэдэг мэдээг гэр бүлийн нэгэн гишүүн эсвэл өөрөө хүлээж авлаа гэхэд хамгийн түрүүж юу бодох вэ гэхээр мэдээ сэтгэлээр унаал ер нь өгөх нь гэдэг айцтай болвол за тэгээд айц гэдэг зүйл чинь нөгөө ирээдүйд юу болохыг хүн мэдэхгүй байх тусмаа л тэрнээс айж имээдэг юм байна л да. Гэхдээ дийлэнх олон хүмүүст илэрдэг хандлага бол тэр айдаг. Харин чи бол тгээгүй юм байна. Тэгээ дээрэс нь тэхгүй байх шалтгаануудын нэг нь бол яхаа аргагүй чиний хажууд байсан ээж чинь байсан байна гэж. Энэ бүх хугацаанд ханд байлаа. Дээрэс нь азар одоо тий мэдгүй коронавирус гарсан нь аз болжээ гэж хэлэх хүн цөөхөн байх бах. Гэхдээ яхаа аргагүй чи бол тэгж хэлэх ёстой юм шиг санагдлаа тий. Яг энэ бүх хугацаа тэнд байсан газар чинь хөл хорой тогтоогоод тэгээд энэ бүх юмыг ингээд намжуулаад тэгснээ нөгөө нэг донорыг олцсон. Тэгтээ донороо гэрт нь ингээ хорж морцсон байжгаад 3 сард нь буцааж гаргаж ирээд эсээ шилжүүлэн суулгаад. Энэ бүх юм бол яг цаанаасаа бүр нэг тийм гоё таарсан байна. Кино. Чи угаасаа кино найруулагч шүү. Чиний энэ амьдралаар кино ихэд бол хангалттай гоё кино гаргахаар харин тэгээ санагдаад байгаа шүү дээ. Тийм. Би одоо ярилцлага энэ хэсэгтээ би хаашин чиглүүлмээр байна гэхээр ерөнхийдөө энэ үйл явдлын дараа чи бас өөрийнхөө зөв хандлагаар гэр бүлийнхаа зөв оролцоогоор энэ асуудлыг даваа гараад ирлээ. Тэгээд давж гарч ирээд чамд нөгөө мөрөөдөл ч арай өөр болсон баг. Өвдөөгүй байх үеийн мөрөөдөл болон өвдсөний дараа энэ асуудлыг ардаа үлдээсний дараах нөгөө амьдралыг харах өнцөг, дээрэс нь амьдралаас юу хүлээх үү, юу хүсэх үү гэдэг тэр зүйлс өөрчлөгдсөн байх гэж би бодож байна. Энэ зөв буруу. Ерөн зүгээр
цусны хор тавдар гэдгийг сонсчод сонсны хар дээр бээжин рүү ингээд явах гэж байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүтээ замаараа нөгөө машинтай шанд руу явахгүй одоо маргааш нь ажилласаа гарчаад тэгээл бэж яхад би өөрийгөө өөр байна гэдгийг мэдсэн. Зүгээр яг цусны хор тавдартай гэдэг оншоо мэдээл яг маргаашаас нь эхлээд надад бүтэн өдөр чинь машины цонхоор зөвхөн байгалыг хараад явах надад уйтгартай биш байсан. Амар гоё байсан. Таашаалтай. Одоо биний юу өөрчлөгдсөн бэ гэж хэлвэл би амьдралыг хардаг өнцөг маань тэр чигээрээ зүгээр л нүд ингээл шинээр ингээд онгоож байгаа юм шиг нэгдчихсэн. Өмнө нь би ингээл ажилтаа яхад ажилт гэл ямар нэгэн үр дүнд хүрээл киноны яг ч юм уу ийм юмд баярлдаг байсан бол одоо би зүгээр л гудамд хар талхаа бариад сүгэ бариад зүгээр л нар жарахыг хараа суух нь миний хувьд амар жаргалтай. Миний зүгээр л өөрчлөгдсөн зүйл бол энэ амьдралд хайртай болсон, бүр дэндүү хайртай болсон. Би ер нь зүгээр өөрийнхөө амьдралд дэндүү хайртай гэдгийг ч мэдсэн. Яг би бас өвдөхөөс өмнөх миний амьдралын нэг хэм юу буруу байсан бэ гэхээр амьдралыг яг үндэ хайрлах болсон юмсгүй. Дараа нь маргааш өдөр болон би маргааш ажиллаа хийнэ. Надад нэг ерэн зүгээр энэ нэг юм системтэй. Тэгээ гадаа ямар байна уу, бороо орж байна уу, хүүтэн байна уу, дулаахан байна уу, ямар ч сонин байгаагүй зүгээр л ажиллаа хийнэ. Тэгээд өдөр компьютерээр ард өнгөрөх хөрн гадуур авилаа арай 100 ингээд өнгөрчин гэж бодхоос ш. Яг гадаа ямар байгааг ерөөс хизээч анзаардаг байсан. Одоо миний амьдрал тэгж өөрчлөгдсөн. Хоёрт болохоор миний ойлгож авсан гүн ойлгосон юм. Хүн хизээч өгч магадгүй юм байна. Магадгүй энэ хор тавдарч байна уу, өөр өвчнч байна уу, ямар нэгэн зүйлээр хүн яагаад ч юм өгөх магадлал нь бүр дэндүүх энэ дэлхий чи ер нь бол амар газар юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэнгүүт өнөөдөр хизээч өгч магадгүй амьдрал дээр яг өнөөдөр ингээд утгуучиргүй зүйл хийх нь яг зөв үү буруу юу гэдэг дээр эргэлзэж эхэлж байгаа. Одоо чинь би нөгөө цагаан хоол энэ дэр дуртай байсан гэсэн шүү дээ, тий. Эмчилгээний үеэр миний бүр амар их мөрөөддөг байсан зүйл түргэн хоолнд. Би ерөөсөө пицца, бургер энэ дэр идмээр иддэг байсан байхгүй. Тэгэл хүн хизээ өгөхөө мэдэхгүй юм чинь бид нар зарим тохиолдолд хүссэн зүйлээ идээд хажуудагаа хүмүүсээ хүссэн хайраа илэрхийлэл амьдрах хэрэгтэй мэнэ гэдгийг л өстой ясмаханда чөмгөөл солилтол мэдэрсэн дээ. Саяны зайгийн хэлсүүг мэдгүй танд яаж тусч байгааг мэдгүй. Гэхдээ надад төрүүлж байгаа мэдрэмжээ би хуваалцахад ерөнхийдөө бид нэр заавал өөрийн бие дээр асуудал тулсны дараа энийг ойлгох биш. Зайгийн түүх дээрээс ойлгох боломж байгаа шүү гэдгийг би хэлмээр. Нөгөө энгийн зүйлсийг бид нар үн цэнэгүй юм шиг хараад таашаал авахааргүй эсвэл энийг талархаж хүлээж авахааргүй юм шиг хэрнээ. Заяа одоо ямар зүйлээс таашаал авч зүгээр өглөө сэрээд амьд байгаадаа талархаж байгаа гэдээ бодхолоор таны амьдрал нэгэн хэвийн өнгөрч байгаа энэ үед сонсоход зүгээр л нэг энгийн зүйлс юм шиг боловч заяагийн хувьд энэ нөгөө аз жаргал нөгөө энэ нөгөө мөрөөдөл биелэх мэдрэмж юм шиг түүнд байгаа гэдгийг сая ярианаас нь ойлгосон баг гэж би таамаглаж байна. Надад бол тийм мэдрэмж төрлөө. Тэгээд яах гэж сурж байгаа юм та мэрэгчлээ болох гэж яах гэж нэг зүйлд мэрэгшиж түүгээрээ одоо чаддаг чадвартай болох гэж орлоготой болох гэж эсвэл мөрөөдлөө биелүүлэх гэж гих зэрэгээ цаашаа шатлаад явах. Гэтэл эцсийн дүнд нь та бол юунд дуртай байдаг вэ гэхээр амар амгалан дуртай байдаг. Тэр амар амгалантай байх хугацаанд аз жаргалыг мэдрэх буюу тэр нэг дуртай зүйлээ хийгээд дуртай үр дүнгээ хүссэн үр дүндээ хүрсэн үедээ тэр мэдрэмжийг авах. Тэрний төлөө яваад байгаа юм шиг одоо би бол хардаг. Гэхдээ тэр зүйлийг өнөөгийн одоо 21-р зуунд бидний амьдарч байгаа энэ мөчид юугаар хэмжээд байна гэхээр хэр их хэмжээгээр хөдөлмөрлөж байгаагаар хэр их хэмжээгээр орлого олж байгаагаар тэр санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн хэсгээр хүмүүс дүгнээд байна л да. Гэтэл нөгөө саяны заяагийн хэлж байгаа чиний сая бидэнд хэлж байгаа энэ зүйл нэг ч удаа санхүүгийн эрхчлөлөө мөнгө төгрөг эзэмшсэн боловсрал гэдэг зүйл дуртахгүйгээр хүн ийм зүйлсээс аз жаргал авч болдог гэдгийг чи бид нар сануулад байгаа юм. Гэхдээ энийг мэдэрсэн шалтгаан чи юу гэхээр чамд бий болсон тэр асуудал буюу цусны хор тавдартай нүүр тулсан мөчөөс эхлээд тэмцээд даваа гараад ирснийхаа дараа чи энийг ойлгосон байна те. Тэгэхээр энийг ойлгож харсан хүн амьдралынхаа дараагийн үе шатыг юу хийнэ гэж
төлөвлөдөг юм байна? Одоо л гэтээ шууд нэг хүлэхэд надад нэг юм проблем тулгараад байгаа байхгүй юу? Проблем ч юм уу дээ. Хүмүүс амар намайг нөгөө ханд өгсөн ч юм уу, намайг дэм болсон хүмүүс маань бас өөрийнхоороо таалагдуулж амьдрах гэдэг байгаа байхгүй одоо. За. Ягаад тэр нэг жоохон тийм хандлага гэх юм уу хүмүүс хэлээд байгаа. Өө чи юм битгий шүмжлээтэй тэр хийдэг байгаа байхгүй юу? Би болохоор энийг маш олон хүмүүсийн буян заяагаар би идгэрсэн. Гэхдээ намайг өөрийнхоороо амьдрах гэж хоёр дахь боломж олгосон гэж бодож байгаа байхгүй. За. Тийм болохоор би зарим хүнээс уучлалт гуймаар санагдсан. Та бүхний дургуй зүйл хийж магадгүй. Гэхдээ надад нэг ойлгосон нэг юм ертөнц байгаа. Миний тэмдэглэл төрөмш бол нэг зүйлийг би амар бүр зүрхэндээ мэдэртэл ойлгосон. Энэ нийгэмд чинь сул дорой хүмүүс ямар их байдаг юм бэ? Мөнгөгүй хүн ямар их байдаг юм бэ? Яг би нэг хүнд өөрөө ингэ шууд сегментлээд болдчихдаг, батгчдаг хүнийг хүмүүс болохоор намайг чи тэр хүүхдэд туслаач гэдэг байгаа. Би болохоор бүх хүнээс уучлалтгүйгээр надад нэг хүнд сегментл туслах биш. Надад болохоор миний нэг одоо зорьсон мөрөөдөл байгаа. Хүн болгонд зүгээр л нэг юм амьдрах сайхан бай гэдгийг ойлгуулчих. Тэр талын одоо найруулагч шимтнээс зөв контент хийх л мөрөөдөж байна. Бүр л авшруулаад хэлэх юм бол яг би нэг бүрээр нэг өөр цаг үед хэлнэ гэж бодож байсан зүйлээ хэлэхэд эмчилгээний үеэр туяа эмчилгээний үеэр байна уу? Өмнөх нь яг Оскар гарч ирсэн байхгүй. Тэгээ тэр Оскар дээр Билли Эйлиш Холливуудын хамгийн нэг алдартай хүмүүст хүндэтгэл үзүүлээд Yesterday дуулаад байж хад би эмнэлгийн орон дээр гэж магадгүй шүү дээ. Ер нь бол бүх юм мууж байж магадгүй үе дээр байж хад тэрийг сонсоод байж хад би бодож байгаа байхгүй. Заяа. Чи ямар новшиг үхэж шахва. Хинч биш. Иргэн тойрных гэж ээж чинь л үйлнэ. Иргэн дээр ч цаг хугацааны иргэн бүх зүйл мартагдах гэдэг л. Энэ юм бүтээсэн хүмүүс ч юм уу. Өөрийнх нь хүсэл мөрөөдлөөр амьдарч байгаа энэ хүмүүс чинь өнөөдөр дэлхийн хамгийн залуу суперстараар хүн төрлөختний хамгийн том наадам дээр дуулж байна. Одоо миний бол мөрөөдөл бол би нэг юм ойлгосон. Дэлхийн амар жижиг юм лээ. Бидний төсөөснөөс жижиг. Тийм болохоор зүгээр л үнэхээр юу хүсэж ивэл зүгээр л зоригтой бай. Би 100 мянгад нэг тохиолдох цусны орт хавдар туссан бол яг үндэ дэлхий дээр 100 мянган ширхэг найруулагч байхгүй шүү дээ. Тэгэхээр би тэдний нэг байх боломжтой гэдгийг ойлгосон. Тэгэхээр надад болохоор миний амбиц толгой дотор бодож байгаа зүйл маш том байгаа. Гэхдээ би хэн нэгэн сегментлж чадахгүй намайг уучлаарай. Та бүхний таалагдахгүй зүйл хийвэл уучлаарай. Ягаад тэгэхээр энэ боломжийг би өөрөөр амьдрах миний хоёр дахь боломж гэж бодож байгаа. Энэ бол над дээр маш том цогт би маш өндрөөс унаад нэг зүйлийг олж авсан. Окей. За би бол ойлгочлоо. Тийм, би бол ойлголоо. Гэхдээ мэдгүй хүлцэл өчөх ёстойгүйг би мэдгүй. Гэхдээ ерөнхийдөө чи одоо энэ хоёр дахь боломжийг яаж ашиглах нь бол 100% чиний эрхийн асуудал байх гэж би бодож байна л да. Тэ тэгэхээр зорьсон зүйлдээ хүрээрээ гэж би хүсэж байна. Тэгээд мэдээж одоо энэ ярилцлагыг хүргэж байгаа гол шалтгаануудын нэг бол бид хотчлт буюу яг энэ завгүй амьдралын хэм маяг руу орохлоор хүмүүс юун дээр алдаад амьдралын маягт нь бий болсон дутагдaltaй үйлдэлүүдээс болоод эрүүл мэндэд нь учраад байгаа асуудлуудыг бид яг юу болоод байна гэдгийг нэг сайн шинжилж судалсан хүмүүстэй ярилцаад магадгүй амьдралд нь тохиолдсон асуудалтай зүйлс дээр зүү гаргалгааг нь болоод даван тулцсан тэр хүмүүсээс алдаа оноог нь сонсоод тэгээ энийг үзэж байгаа ийм асуудалтай тулаагүй эсвэл тулчихсан тэр хүмүүс энэ мэдээллийг сонсоод өөрийнхөө амьдралын хэм маягт өөрчлөлтийг бий болгоод ядаж эрүүл байгаасай гэж хүсээд энэ нэвтрүүлгийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр энийг үзэж байгаа хүмүүст бүх хүн хор тадартай болно гэж бол байхгүй. Гэхдээ буруу амьдралын хэм маягаар яваад ах юм бол хүл хаалгаж шин тогших тийм ойрхон байдгийг шүү гэдгийг сануулсан. Одоо чиний кейс бол маш их өгөөжтэй байх гэж би найдаж байгаа. Тэгээд чи яг энэ сонсож байгаа хүмүүст өөрийнхөө зүгээс нэг тийм зөвлөгөө өгөөч. Завгүй амьдралын хэм маяг гэх юм бол би болохоор энийг ингэж хэлвэл амар ойлгомжтой болов уу гэж бодож байна. Энэ завгүй амьдралын хэм маягт хүн өөрийгөө сонсдог юм лээ.
Ягаад гэхээр өдөр болгон замын түүжир шиг амьдралын юм хэм маяг нь урсаал явж байгаа. Тэгсэн чинь надад юу олдсон гэхээр би энэ сая маш урт хугацааны надад амралт олдсон байхгүй. Би нэг амралт гэдэг талаас нь бас харах айгүй гоё туртай. Тэгээд хүн яг юу ч одоо хийх юм байхгүй шүү дээ. Эмнэлгийн орон дээр өдөр чинь туслаад тусгаад өвдөгтөө ойлгохтаа болоод энийхтэй үе дээр эмнэлгийн орон дээр хэвдгээд надад юу байсан гэхээр би миний тарих ирүүлсэн. Тийм болохоор би бодож чадчихсан. Тэгэл яг нэг үнэн үг хэлэхэд өөртөө ажиллах, өөрийгөө сонсох болж байгаа байхгүй. Тэгээд нэг өөрийгөө харсан чинь нэг өдөр би нэг өөрийгөө ингэж дөрөв хуваахгүй эмчилгээнийх үед ер нь ингэж тэмцвэл амар сонирхолтой байна гэждэг арга барилыг өөртөө бодсон юм. Тэр нь юу байсан бэхээр өөрийгөө дөрөв хуваахта нэгт болохоро өөрийнх нь бие махбод. Хоёрт болохоро зүрх сэтгэл. Гуравт болохоро тарих. Дөрөвт болохоор сүнсэн бие буюу одоо гэж хуваасан байхгүй. Тэгээд ингээд харах юм бол миний бие л өвдсөн. Миний зүрх зүгээр. Миний одоо тарих зүгээр. Сүнсмийн зүгээр байхад энэ гурав нийлж хагаад ганц асуудалтайгаа байгаа хэсэг буюу цусны хавтар туссан биегээ хангаарай гэж хэлэхгүй. Тэгэхэд би орой болгон толны өмнө зогсоо өөртөө ярилцдаг. Би эргөө. Миний хайртай би минь чамаг өстө зөндөө ингээд юм завсар загварыг ажилласаар хагаад ядраасаар хагаад өвдөгчлээ. Одоо хэрвээ чи энэ өвчнөд авчих юм бол би чамаг хорвогийн хамгийн гоё газруудаар аялуулна. Хоёлаа Туркид очиод тэр нэг юм амар хоол идэг бичлэг хийх үзнэ. Тэр Турки тэр хоолыг идэн амлаа сүнс рүүгээ аялна. Чиний энэ өмнөх одоо амьдралдаа хийсэн сайн зүйл энэ бүх зүйл чинь одоо намайг нөлөөлж энэ олон хүмүүст миний хандивын аянг хүргэж байгаа. Чи бол үнэхээр мундаг гээл чинь. Зүрх рүүгээ чи ямар ч хүчтэй тариа орж ирсэн, ямар ч зүйл орж ирсэн чи хизээч айдгүй. Чи яг одоо тэмцэж чинь чи энэ бүхний ард гарч чадсан чи бол хүчрэг гээл чинь. Тарих руугаа чиний энэ тархичин болонгуудаа энэ болон тэмдэглэл өөрийгөө одоо хандивын аяа болох одоо би одоо яг цусны хортод над чиг энэ химийн имчилгээний үеэр амар хүнд халуурцсан байж захтаа хүртэл юм бичээ сууж исэн хүн бол маш цохон байх гэж боддог байхгүй. Чи үнэхээр супер байгаа. Чи энэ хандивын аяа чи юм бичээгүйсэн бол энэ зүйл үнэхээр ингээд яг үнийг гэхэд маш муугар төгсөж болохгүйсэн. Ягаад тэгэхээр мөнгөгүйгээсээ болоод имлэгээс гарч байгаа юм би зөндөө харсан. Тэр хэд амьдрал амар хатуу шүү дээ яг үүндээ. Гэж өөртөө хэлсэн. Тэгээд ингээд дөрөв хуваагаад ажилласан чинь надад амар эерэг нөлөө үзүүлсэн баг. Миний нууд ээжи маань нөгөө тэр нөгөө намайг хурцлдаг чанар дээрэс нь олонготой миний энэ өөртөөгөө өгдөг байсан амлалт. Би одоо хүмүүсийг энэ завгүй амьдралын хажуугаар яг одоо өөрийгөө нэг сонсоосоо гэж үздэг байхгүй. Хүсэж байгаа одоо би өмнө бол өөрийгөө сонсдог байсан байхгүй. Зүгээр л нөгөө өөртөө ярьдаг. Ерэн зүгээр нэг юм бүхэл цулаар нь те ар Монголын ардталт найрлагч юм сэрээрэ гэж урамшуулдаг бас нэг тал юм байсан бүртэл яг ингээд өөрийгөө деталь болгоноор нь өөрийгөө ингэж үнэлээд хайрлаад мэдрээд тэрийг ойлгоод авчих юм бол амьдрал бүр амар ингийн санагдсан. Тэг зүйлмэр завгүй амьдрал бол ер нь таны нөгөө яриадсан нэг юм Монголд нийтээр нэг жоохон сонио хандлагатай шүү дээ. Заавал мөнгөтэй байх ёстой юм шиг, баян байх ёстой юм шиг. Гэхдээ би заавал эрүүл байх ёстой ч гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр л хүн уйлж байвал би яг одоо өөрийгөө уйлж яах гэдэгээ мэдэрдэг. Инээж байвал яг одоо инээдэг гэр бүл минь аз жаргалтай байвал аз жаргалтайг яг цаг тухайд нь мэдэрдэг ийм мөчийг өөрийгөө сонсоосаа баярлаасаа хүүхдтэйгээ хоол идж байгааг хараад ямар хөөрхий гэдэг боддог байгаасаа тэггүй ингээл яг үнэхээр одоо бид нар хитрхи уц руу шагаагаад хажуу талд эргэн тойронд өнгөрч байгаа бүх юмыг алдчихсан. Хэрвээ магадгүй би эмнэлгийн орон дээр уц руу шагаагаа хийж байгаагаа л ингэж хэлсэн бол тэр ээжийнх нь та миний тэмдэглэг уншиж байсан бол хөөрхөн моментиг ерөөсөө олж анзаарч чадахгүй байсан баг. Би өдөр чинь надад ээжийнх нь юу хийж байгааг нь л хардаг байсан. Энэ өвчтөө хүүхдтэйгээ хараад миний ээж ямар хэцүү байгаа л доо гэдэгтэй адилхан. Энэ завгүй амьдралын хажуугаар яагаад бүх юмыг зүгээр л нэг бодоод тэгээ аз жаргалыг мэдрээд амьдраасаа угаасаа үл хизээч ирж магадгүй. Яаж ширж магадгүй бид нар угаасаа манай эвгүй хотод амьдарч байгаа ш тоосооч унжирдаг те. Зүгээр л ерөн зүгээр хүн. Гэхдээ би нэг энэ бас нэг амар зүг мэдрэмжээ хуваалцахаас л бас өвлөхөх жоохон дургүй байхгүй. Гэхдээ зүгээр л хэлхийг хүсэж байгаа зүйл маань зүгээр л гоё амьдраарэ. Одоо яаж өөрх нь яг хүндээ өөрөө шийдэл харамсахгүйгээр гэдэг үг мөг хэлэхээр би өмнө бол нэг амар тэгж хүмүүсийн үл тоодог байсан байхгүй. Харамсахгүйгээр амьдрахыг хүсэж юмсгэр за зүгээр л бүгд амьдрч чинь тэр шиг байдаг гэсэн. Үнэхээр яг харамсахгүй яг ингээл үхэл тулаал нүдэн дээр хаалгах шал ирэхэд
чи хин бэ, юу хийсэн бэ, яах ёстой юм бэ, хий юм бэ, эргэн тойрныхаа аз жаргалтай байх чадсан юм чи өөрөө яг аз жаргалтай байсан уу гэж зөндөө зүйл ирсэн чи зүгээр л ажлын мал угаан чи би өөрлөгөө. Аа. Тэр үед яг харамсалтай найзлсан ба штэ. Найзлсан. Яг үнэ. Тэгэхээр энэ завгүй амьдрал, хүн завгүй амьдрах нь зайлшгүй чухал. Гэхдээ эргэн тойронд байгаа аз жаргалаа бүгдийг мэдрэх гэж чигээрээ гэж хэлээ да. Баярлаа. Маш их баярлаа. Тэгээд энэ туршлагыг худалдаж авч болдгоо юм билээ. Энэ туршлагыг яг хүн туулж мэдэрч мэддэг юм билээ. Тэгээд энэ үнцэнтэй туршлагаасаа бидэнтэй болцсон маш их баярлаа. Баярлаа. За тэгээд заагийн ярьцлага та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За энэ дугаарыг подкастаар сонсож байгаа хүмүүс Apple болон Google, за тэгээд SoundCloud, Castbox гэх зэрэг платформууд дээр сонсож байгаа бол бидэнтэй тухайн сонсож байгаа платформороо иргэн холбогдоорой. За мөн энэ сонсон мэдээлэлээ бусдад хуваалцаарай. Энд яригдсан сэдвүүдийн хүрээнд бусдад ярилцаарай. Тэгээд би ажиглаад байхад ер нь бид нэр хоорондоо яг сэтгэлээсээ ярилцдаг арт юм шиг санагдсан. Тэгэхээр аль болох бие биентэйгээ ярилцахыг хичээгээрэй. Тэгээд ярилцах гэхлээр та яриадаа гэсэн үг ш. Бусдыг сонсохыг хичээгээрэй. Тэгээд заримдаа нэг ч үг хэлэхгүйгээр сонсоход тэр харилцаа маш үр дүнтэй байдаг. Тэгээд цаг зав гаргаад бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За дурмын үг хэлэхээ мартуу за. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ингэж ихэд байгаа ч нэ. Яг үнэ. Танд жаргалыг хүсье. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төрлийн та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үнд төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой юм байна. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй бол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйж юм. Бидэнтэй нэгдээрэй, subscribe дараарай. Тэгээд хонхын дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдаг үргэлж баярлалаа шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.